Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ Nix-ийн нэгтлэн бодох бүртгэл програмын гүйлгээний дэвтэр гих зэстэй танилцах болно. Энэ зэсэнд програм дээр хийгдсэн бүх дансны бичлэлтийн жагсаалт харагддаг. Уг зэс нь бүртгэл татвар тайлан дэд системийн навигац самбарын зүүн дээд хэсэгт байрладаг. Мэдээллүүд нь дараах байдлаар харагддаг. Хэрвээ та өмнө нь ямар нэгэн дансны бичлэлтийг харсан бол түүнтэй ижил байгааг анзаарах болно. Энэ тавчин дээр тарж мэдээллийг тодорхой хугацааны интервалаар шүүн харах боломжтой. Уг томруулдаг шилний зурагтай тавчийг дарж хайлтыг цонхыг нэ. Түүний тусламжтайгаар тодорхой мэдээллийг хайж болно. Search in гэх талбарт ямар төрлийн мэдээлэл хайх гэж байгаагаа зааж өгнө. Жишээ нь account debit гэж сонгоё. Find гэх талбарт дансны дугаарыг оруулж өгнө. Харин энэ тавчийг дарвал дансны төлөвлөгөө нэгдэнэ. Энэ мэдчлэн ямар төрлийн мэдээлэл хайж байгаас шалтгаалan энэ талбар өөрчлөгддөг. Search method гэх хэсгийн тохиргоог хайж буй мэдээллээ хэр зэрэг тодорхой мэдэж байгаагаас хамааран тохируулна. Энэ тавчны тусламжтайгаар та өмнө хийсэн хайлтыг идэвхгүй болгодог. Энэ тавчны тусламжтайгаар та идэвхтэй төлөвтэй байгаа баримтын төлбөрийг солих боломжтой. Дараагийн талбар нь данс гэх хэсэг байна. Энэ хэсэгт ямар дансны гүйлгээнүүдийг дэлгэрэнгүй харахыг хүсэж байгаагаа зааж өгнө. Энэ хэсэгт данс, дебет эсвэл кредит гүйлгээнд ашигласнаас үл хамааран бүх мэдээллүүд нь харагддаг. Байгууллага гэх талбарыг нэг мэдээллийн санд хэд хэдэн байгууллагын бүртгэл хөтэлдэг тохиолдолд бүглэж өгөх хэрэгтэй. Харин баримт гэх талбарт яг тодорхой нэг баримтыг сонгоод түүний дансны бичлэлтийг харах боломжтой. Одоо All Actions зэсийн чухал хэсгүүдтэй танилцгаая. Эхнийх нь Configure List гэх зэс юм. Энэ зэс нь фильтрийг илүү дэлгэрэнгүй их боломжийг олгохоос гадна мэдээллийг хэрхэн дарааллуулах гэх мэтчлэн тохиргоонуудыг хийх боломжтой. Дараагийн хэсэг нь Change Form. Энэ зэсний тусламжтайгаар гүйлгээний дэвтэр зэсний харагдах байдал, хүснэгтийн толгой хэсгийн нэр гэх мэт зүйлүүдийг өөрчлөх боломжтой. Жишээ нь мэдээллээ зөвхөн огноо, debit dance, credit dance болон дүнг харагддаг байхаар тохируулъя. Хэрэггүй талбарынхаа урт дахь чагтыг арилгахад хангалттай. Бидний танилцах сүүлийн зэс нь Output List гэх зэс юм. Уг зэсний тусламжтайгаар та бүрдүүлсэн тайлангаа өөр төрлийн файл руу хадгалах боломжтой. Одоо түүнийг туршиж үзцгээе.